За эгэл дэрийн иргэн хүний хувьд, сонгогч хүний хувьд яалтчгүй нэг хоёр үг хэлэхээс өөр арга алгаа. Өглөө босоод фэйсбુક нээлээ аимшигын хараал. Бид чинь баялагын хараалт өртсөн ус гэж ойлгодог байсан чинь дээр нь бас гишүүний хараалт өртсөн юм байна. Дийлдэхгүй юм байна. Би бүр аргаа бараад ингэж бичлэг хийж оруулж байна. Үзүүлээд өгнө л гэж загнаад их юм. Гэхдээ үзүүлээд өгөлдөө таныг үзүүлээд өгөхөд бүрэн ихийг чи олгоцсон байгаа шүү дээ. Тэгээ бид нар буруу байхгүй шүү дээ. Бид нарт ерөөсөө ямар ч буруу байхгүй. Бид нар эгэл дэрийн сонгогч нар. Хоёрдугаар бид нар тантай адилхан тийм эрх байхгүй. Тэгэхээр гишүүн та өөрийнхөө эрхийг эдлээд тэр хулгай дэлгийнхнийхээ учрыг өөрөө учрыг нь олоод тэр элбэгдэр зүнхээр энэ тэр таны генератор хамаг ямиг хулгайлаад аваа явчихсан занл хийлж байгаа нь үний юм бол тэрнийг та өөрөө тогтоох ёстой. Танд эрх нь байна. Холбогдох газруудтайг нийлээд учрыг нь олоод тэгээ ард түмдэд танилцуулаад тэр баталгаатай үйлдэлийг хуулийн дагуу хийх ёстой болохоос биш таны орилсноор таны харааснаар хэрэг шийдэгдэхгүй шүү. Тэгээд та энэ ард түмнээ жоохон тайван байлгамаар байна. Бид нар таны өмнө ингэж хараал зөвхөл үдэж 2-3 хоног өдөр шөнөгүй ингэж хараалгуулж явах юм хийгээгүй шүү дээ. Таныг ард түмэн бас итгэл найдвар өдүүлээд жагсаалтаар гаргаж ирсэн байх. Гэхдээ бол та жагсаалтаар гарч ирнэ гэдэг чинь та нэг ч хүнээс санал аваагүй гэдгийг битгий мартаарай. Жагсаалт бол ерөөс цэвэр лойвер гэдгийг та бас ойлгож байгаа бох тий. Өөрөө сайн мэдж байгаа ш. Яаж гарч ирсэн. Тэгээ яах вэ? Та өөрөө эцдүүдийнхээ өмнө үүрэг хүлээж ээж болно. Гэхдээ манийга битгий ингэж амар хэлмэгдүүлэлтэй. Бид нар ч өөрөөрөө амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэрнээс ч танай гэрийн цонхыг бид нар онгорхоо орхиагүй. Замын бор тэр танай тэр юу лээ нөгөө ямар бор вэ? Хангай юу лээ? Говийн бор үлээ. Тэр говийн борыг чинь бид нар замын өдрөө бид нар явуулчаагүй. Та уурандаа караоке бааранд орох зарыг бид нар тавиулаагүй. Караокед ор дуулж нарийдсан гэж байгаагаа бичлэгийг чинь бид нар булааж аваад тавиагүй шүү дээ. Тэг яагаад бид нарыг ингэ загнаад буруутгаад байгаа юм бэ? Ард түмэн яасан юм бэ? Таныг аль байдгаар чинь дэмжиж баахан олон хөөрхий хүмүүс сайн байна, нараа хөөрхөн, нараа сайхан, нараа ухаантайгээд ингэж дэмжиж байхад та яагаад тэдний урмыг боддгоо юм уу? Эсвэл тэднэрсэн цөмөөрөө таны үүсгэн байгуулсан тороол та өөрөө доор нь давхар хаяг нээсэн таны хаяг юм уу? Эсвэл ер нь уг үсгийг нь хараад хэлж ярьж байгааг нь хараад хаад нэг хүний маягтай шинж тэмдэг бол маш их байдаг шүү. Тэгээд дандаа блогтой цоожилчихсан тийм юухан зураг тавьсан тийм хүмүүс таныг дэмжиж идэг. А гэхдээ мэдээж эгэл дэрийн бас хүмүүс дэмжиж байгаа шүү таныг. Тэгээд та тэр хүмүүсийнхээ урмыг битгий хуглал та. Ажлаа хийлдэ та. Ажлаа хийж чадахгүй л огцрох амархан шүү дээ. Та мэдж байгаа үстэй. Та байтугай танаас заадах нь ажлаа хийж чадахгүй авилгал идэгдээд огцроо үстэй. Та тэрэн дээр ингэж орилж чарлахгүй яасан юм. Орилж чарлахнуудаа өмөрч хамгаалаа үстэй. Ингээ та өөрөө их гайхалтай, та өөрөө их ноотой, та өөрөө хэрэгэлзээтэй, та өөрийг нэг жоохон боддоо. За би нэг чам зэргийн нэг гишүүнээ суулж нэг нэрвчихвэ зүгээр инээд хүрээд. Яа. Зэвүү дургаа хоёр зэрэг хүргээд ингээл өнгөрнө. Хэмжээндээ байна би. Эрх мэдэл байхгүй шүү дээ би. Эрхэм таныг шүүмжлэх эрх бол харин надад байгаа. Тэрнийхэн дагуу би шүүмжилж байна.